Сайн байцгаана уу? Сэлэнг аймаг Мандал сумын 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагчид байна. Намайг Ихшиглэн гэдэг. Намаа Мөнгөншүр гэдэг. Намаа Намирл гэдэг. Манай багийн нэр бол Ихшиг Эмэн. Манай бүтээгдэхүүний нэр бол Hair Beauty буюу өсний гоо сайхан гэж байгаа. Бид энэ бүтээгдэхүүнийг хийх болсон гол шалтгаан бид ороо бага насны дүүтэй. Тэгээ манай дүү мэдээ цэцэрлэгт явдаг. Тэгээ цэцэрлэгт яваад ирэхдээ манай дүү бөөсчлөнд өртсөн байсан. Тэгээ би энэ асуудлыг шийдэхээс өөр арга замгүй төрөөд шийдэж эхлэхэд энэ зөвхөн манай дүү гэлтгүү сум орон нутаг даяар Монгол оюун даяарыг тулгамж байгаа асуудал байсан. Тэгээд бид энэ үүний эсрэг нэг тэмцэхээр шийдсэн. Үүнтэй тэмцэхийн тулд бид бөөсний шампуныг судалж эхэлсэн. Энэ бөөсний эсрэг тэмцэхийн тулд бид бөөсийг яг юу устгадаг талаар судалж эхлэхэд алкогол болон манус гэх мэт хүчлэг зүйлүүд энэ бөөсийг устгадаг юм байлээ. Тэгээд үүнийг би дүүгийнхаа усан дээр хэрэглэж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь манай дүүгээс бүр амар гэмтээд тэгэхээр би яг үсийг яг юу гэмтээх байх вэ гэж хайгаад үзсэн чинь алаа хүүхдийн үсийг гэмтээдгүй мөлий. Хүний үсийг ер нь гэмтээх байх талаас нь ингээд нэг гэмтээдгүй ер нь алаа. Тэгээд алааг хэрэглэж үзэхэд манай дүүгээс ер нь гэмтэх нь бага. Тэгээд нөгөө бөөслийг дараад тэгээ бөөсчлөлт нь ер нь бол харьцангуй багассан байсан учраас бид үүнийг цаашлаад нөгөө цэцэрлэгийн багш нарт ингээд танилцуулсан. Тэгээ цэцэрлэгийн багшид таалагдсан учраас бид цаашлаад нөгөө эцэг эхчүүдэд танилцуулахад эцэг эхчүүд дэмжиж бидэртэй хамтарч ажиллаад ингээд хүүхдүүдийн үсэнд тогтмол хэрэгжилж эхэлсэн. Үр дүн нь болохоор анх бид хүүхдүүдээс судалгаа авахад хүүхдүүдийн бөөсний хэмжээ 70-80% байсан бол манай бүтээгдэхүүнийг хэрэглэснээс хойш сарын дараагаас бид нар дахиж судалгаа авсан. Тэр үеэр болохоор хүүхдүүдийн манд бөөсний хэмжээ нь 20-30% болж багассан байсан. Маш сайн үр дүн гарсан. Тэгээ бид нар энэхүү судалгаагаа ингээд энэ супер сайз гэдэг тэмцээнд оролцоод ингээд илүү олон хүнд хүрээсээ илүү олон хүн мэдээсээ энэ 100% байгалийн гаралтай шампунаар ингээд бөөс гэдэг зүйлийг устгаж болно гэдгийг ингээд хүмүүс танилцахын тулд энэхүү тэмцээнд оролцож байгаа юм аа. Мөн тэгээд дээрэс нь бидус ингээ хоёр төрлийн багц гаргасан. Энэ болохоор хүүхдийн багц, энэ болохоор насанд хүрсэн хүмүүсийн багц гэж гаргасан. Хүүхдийн багц нь яагаад ийм хоёрхан төрлийн юм байгаа вэ гэхлээр бид нар болохоор эхлээд хүүхдийн арьс маш эмзэг тул бид ус ингээд алогийн гаралтай шампунь болон розмери гэх энэ розмери буюу бас энэ оливын тостой ийм бөөсний эсрэг мистийг гаргасан. Тэгээд бид нар илүү их дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энэ бүтээгдэхүүнийг яаж хийсэн талаар бид нар ямар үе шаттай явсныг мэдхийг хүсэх юм бол энэхүү QR кодыг уншуулад илүү цааш нь мэдэх боломжтой бас бидний дэлгэрэнгүй мэдээлэл бас байгаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Бид нар энэ нэлээд юм хийж байгаа юм чинь нэлээд л их асуудал тулгарна. Бид ус маш олон ингээд туршилтын үр дүнгийн ардаас бид ус эдрийг гаргаж байгаа. Мөн дээрээс нь үүний үр дүнгийг үзэх гэж бас их удаан хүлээсэн. Мөн дээрээс нь маш их зардал гарсан. Энэ найз маань нөгөө өсчих ихтэй байхгүй юу? Тэгээ бид нар энэ зунаас ингээд сургалтанд яваад үсний талаар судалж эхлээд тэгээд нөгөө үсэнд яг юу хэрэгтэй юм бэ? Юу авах юм бол үс гоё болох юм бэ гэдэг талаар ингээд судалж эхэлсэн. Бас нөгөө химийн багштайгаа нийлээд ямар орцууд байвал ингээд гоё хоорондоо ингээд харьцахгүй байна, хүний биед харьцахгүй байна гэдэг талаар нь судалж эхэлсэн 900-аас хойш. Тэгээд нөгөө химийн хүчтэй бодисууд ингээд хүүхдийн үсийг гэмтээгээдсэн учраас ингээд байгалийн гаралтай юм байх юм бол үсийг гэмтээхгүй байна гэдэг талаар нь судлаад энийг нээсэн. Энэхүү шампунд нь болохоор алой, коксинтос мөн дээрээс нь нэг баг зэргийн байгалийн гаралтай хөөсрүүлэгч орсон. Тийм. Мистэнд нь болохоор оливын тос гэдэг зүйл өөрөө их сайн тос учраас нэг бидус бас бөөсийг судлахдаа бөөсийг бас устгадаг талаар нь судалсан учраас оливын тос гэдэг нь бөөсийг устгах гэдэг хариулт харсан. Тэгээд энэ болохоор розмери гэдэг ургамал мөн дээрээс нь оливын тосоор бүтээгдсэн. Энд байгаа бүтээгдэхүүн нь болохоор мөн адил ингээд томчууд ч гэсэн ингээд адилхан үсээ бохор байлгаадах юм бол бөөсөлтөнд өртөх магадлал өндөртэй байдаг учраас бид нар өртсөн сэргийлэх арга хэмжээ авсан. Энд нь болохоор шампунь байна. Мөн дээрээс нь бид
манай эцэг эхчүүд одоо ингээд маш их ажил төрөл гэж явдаг учраас ингээд үс нь ер нь ихэнхдээ ингээд гэмтэлтэй байдаг. Тийм учраас ингээд хуйх цэвэрлэгч хийсэн. Мөн дээрээс нь үсээ урт дургуулахыг хүсэж байгаа хүн байх юм бол үс урт дургуулагч хийсэн. Мөн дээрээс нь хуйх цэвэрлэсний дараагаас ингээд үс маш их ингээд нөгөө хуурайшдаг учраас нөгөө нэг үсийг чийшүүлэн бас гялцуулах талаар ийм гялцуулагч хийсэн. Мөн дээрээс нь хоёр төрлийн мист хийсэн. Томчууд дээр нь хоёр төрлийн мист хийсэн. Нэг нь болохоор бага зэргийн үнэртэй, нөгөөх нь болохоор зөвхөн ганганы үнэртэй гэж хоёр төрлийг хийсэн. Эхлээд яагаад хөөсрөхгүй байгаа юм болоо гэж үзээд дараа нь дахиж хийгээд дахин хийсээр хагаад ингээ өөртөө дээр ингээд угааж үзэхэд биднэрт ерөөсөө ямар ч харшил машил үлдэх өгөөгүй. Мөн дээрээс нь ингээд өсвөр тургуулагч гэдэг зүйлийг ингээ хэрэгжилж үзсэн. Тэгээд тэр нугасаа ингээ олон удаа татан хэрэглэсний дараагаас мэдэгдэх учраас тэрийг одоохондоо мэдээг байгаа. Мөн дээрээс нь хуйх цэвэрлэгч бол маш сайн үр дүнгээ өгсөн. Хуйхыг цэвэрлж явах явцдаа ингээд төв орчинд ингээд бигнэж өгөх ёстой. Тэгэх юм бол илүү сайн үр дүнгээ өгдөг. Мөн дээрээс нь мистэ хэрэгжилж үзсэн. Бидний ус их ингээд Монгол улсын агаарын орчноос болоод маш их хуурайшилтай байдаг учраас бидний ингээд арьс хуурайшдаг шиг үсчээс хуурайшдаг гэж үзээд мист хийсэн. Эцэг хэс гэх юм бол бидний сав баглаа боодлыг бидэрт ингээ маш их ингээ мөнгөний тусалцаа болон бидрийг ингээ орой ингээ бидний бүтээгдэхүүний хийхин тулд бүр шөнө 12 1 цаг 2 цаг бүр хамгийн сүүлийн өдрүүд гэх юм бол 3 4 хүртэл бид нар суусан өдрүүд байгаа. Тэр өдрүүд бид эцэгчүүд бидрийг ойлгоод дэмжээд ингээ хоол хүнсээр бидрийг хангаад ингээ орой морой ирж авсан. Энэ тусал дэмжлэг бол эцэгчүүдийн нөгөө нэг талаас маш сайн дэмжлэг болсон гэж үзэж байгаа. Багшаас гэх юм бол багш бидэрт энэ бүтээгдэхүүний талаас ингээ нөгөө нэг химийн талаас гэх юм бол бидэрт ингээ маш их найрлагуудын талаар бидэрт ярилцаж өгсөн, бидэрт тэгээ тусалж ирсэн учраас багштай бас маш их баярлж байна. Бид нар болохоор ингээд хүүхдийн энэ арчилгаан дээр болохоор мис шампунь гэсэн хоёрхан зүйл хийсэн байгаа. Энэ дээрээ төрлөө нэмнэ гэж бодож байгаа. Хүүхдийн үсийг одоо зарим нэгэн хүүхдүүд нь ингээд маш их үсээ гэмтээждэг. Нөгөө нэг ингээд сор будаг ингээд үсээ цайруулалт хийгээд маш их гэмтээждэг учраас гэмтлийг арилгах маш сайн бүтээгдэхүүн хийх гэж зорж байгаа.